Сүүлийн үед чи бензиний очир гэдэг. Сайд ч үг гэж тахч та нар яхаар өгдөггүй юм ч гэдэг юм. Одоо дундуур нь цай майндаа орох би засах хэдрэ амжиж байна юу? Тэр одоо 0 руу нэг ганц гүөх юм да. Тэрнээс унданд бол орж чадахгүй. Яг ингээл бүрэн дуусныхын дараа л унд хоолндоо цайндаа үрдэж байгаа шүү дээ бид нар чи. Манай дундаа бүр ингэж зогсож байна. За тэд аранга цэцгийн төлхөөртэй Агис Weekly Show хамтран дараагийн ээлжид контент хийх гэж байна. Нүүж авсан байгаа. Шинэ хаягтай, шинэ байршилтай болсон. Яг 12 дугаар дэлгүүрийн урд одоо Монсын мизангийн хажуудалд орсон байна. Өнөөдрийн контентын талаар бензин дасанд ойчрлж байгаа. Үүнийг дагаад бас нийгэмд үүсэж байгаа стресс бухимдлыг багахан шалтгаад хөнгөлий улс орон даяар зөвхөн бас манай улс ч гэлтгүй олон улсад тулгамж асуудал учраас контент эрэг нийгэмд нэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа шүү. Аймагт одоо 3 түгээр бүрдүүлж байгаа юм шиг байна. Тэгээд хэдүүлээ одоо шатгуун түгээх станц руу явцгаая. Эвгүй сэтгэл төрүүлэхэд бол эхлээд зөвшөөрөл аваад тий. Сайн байна уу та? За тэг. Траад очирсан гоо дээр нэмэргүй сүүлийн үед үүсэж байгаа асуудлаас болоод та нар манаас нэлээд ачаалттай байгаа шүү дээ. Тэгээд энэхүү үзэсгэлэн цэцгийн баглаг өгөөд нэг өдрийг ч гэсэн ажил дээр гоё эерэг өнгөрүүлээрээ гэт. За бүстэ баярлалаа. Сүүлийн үед үүсэж байгаа нөхцөл байдлаас болоод та нар бүхний маань ажил ер нь хэрвээ. Ер нь жоохон хүндрэлтэй байгаа шүү дээ. Бид нар чи өглөө ирээл ээлж авчаал нөгөө яг тэдэн номерт ингэж өгнө гэж өгдөг байхгүй юу. Тэгэл номероо тараагаал дуусна. Араас нь нөгөө нэг хүмүүс би номерт байсан гэж ороод эсвэл нөгөө нэг авсан номероо ингээ хойшоо зараад ч юм уу шаглал. Тэгээ яваад байгаа юм уу? Бид нар чи янз бүрээр хэлнэ шүү дээ. Одоо бүр газрын гавар баг орцсон шүү дээ бид нар чи нэрээ яг үнэ хэлэхэд нэг машинд ингээ 30 литр гээл 30 литр ихээр чин зөндөө хөрхөө явчих шүү дээ. Машинууд боломжоор ингээл олгоод яваад байгаа байхгүй юу? Байгууллага манай дээр бас орж ирдэг байхгүй юу? Манайтай гэрээтэй байгууллага гэл орж ирдэг. Тэгээд тэд нартай ингээ өгөхөр хажуугаасаа ямар хүмүүстэй өгдгийг арай алга өгөөд байна. Юм бид нар угаас манай төвлөөс тийм асуудал байдаг. Бид нар ингээ таслаад үлдэгдэл байж штэ. Тэрийг бид нарт өгөхгүй баг та нар өөрснөө шөндөд шагалдаг барьдаг гэд хардаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм асуудал бол бензин коллект бол ямар ч байхгүй штэ. Бид нар чинь өөрөө ажиллаа хийж байгаа хүмүүс дотор гадар битүү камер байгаа. Угаас тийм байхгүй. Сайд ч үг гэж тахч та нар яхаар өгдөггүй юм ч гэдэг юм уу тийм нөгөө сайдыг мэдээлэл гаргах үер тэгсэн шүү дээ. Тэгэхээр бид нар тийм ирээгүй бид нар чинь цаанаасаа ингэ олгох хэвээр бензинээ олгож байна. Бид нар чинь манай чи орлого ирэхээр тэгж ариу ирэхгүй баг ирдэг байхгүй юу. Шатгуун түгээх станцаар үйлчлүүл байгаа жолооч нараа машинараа леттэй тэгээд соёлтой үйлчлүүлээрээ ингээ харахаар аймгийн машин очир дарайл ороод ирнэ. Адилхан бусадтай хүртээмжтэй зөв боловсон үйлчлүүлээрэй л гэж хэлмээр байна. танд нэг цэцгийн балаа өгөх гээд. За та баримтаа өгч. Андуураг үстэй. Сүүлийн үед нэг хүмүүс айгүй стресстэй байлгаад байгаа штэ. Тэгээд ер нь танд хэр байна? Хүмүүс хэр байна? Яаж чи? Гайгүй штэ хэрэглэгч хаан тэгээд аль болох бохимдлыг нь ойлгоно хэрэглэгчтэй аль болох шатхан түгээ бензиний аль хүртээмжтэй гэрэл хүргэхийн төлөө ажиллаж байгаа шүү бид нар л. Энэ нөгөө нэг сайд нарын тушаал бол одоо яг амьд бодит амьдрал дээр бол хэрэглэгч өөрсдөө ойлгож байгаа шүү тийм ингээд өглөө болгоо ойчрлон эрэх тоолонд бохимдалтай байд тэр болгоныг бид нэр зохицуулаад одоо хүрхгүй байсан ч хүргээд нэг машин 100 өгдөг байсан бол 50 мянгаар хүргээд аль болох хэрэглэгчийнхаа бохимдлыг дараад одоо стрессгүй ажиллахын төлөө явж байгаа шүү бид нар л. Энийг одоо загинж байна. Загна шүү дээ тэгээд одоо тэр болгоныг аль болох зөвөр ойлгож авна шүү. Энэ шөнөөр өгөхгүй байгаа асуудлыг та юу гэж хэл? Ингээд 5 тонн ч юм уу 10 тонн ч юм уу гэх тэрийг бид нэр одоо ингээд манайх хоёр салбартай нэг нь өдөр өгөөд нэг нь оройн цагаар өгöd ингээд аль болох хэрэглэгчээгээ ингээд нөгөө нэг хол ойрын хүмүүс чинь бас явдланд хараа шөнө ирэхээр бензинг болчдөг шүү дээ. Тэр болгоныг зохицуулахын тулд хоёр станцаа зохицуулж өдөр нэг нь өдөр өгөөд нэг нь оройгоор өгдөг шүү. Манайхан бол манай хоёр станцаа тий. За амжилт хүсье. Та бүгд ч ажлын амжилт хүсье баярлалаа. Өнөөдөр стресстэйгүй шүү. За. Доод Петровс дээр ирсэн байна. Бас нэлээд очиртой дээшээ өгсөн байна. Очилж байгаа нэг хүнээ сонгоод бас сэтгэлээ сонсоод бухимдалтай байгаа бол бухимдлыг арилгацгаая. Дээшээ явлаа шүү. Асан байна уу? Чидтаран гадлгөр Агис Weekly Show ингээд очирж байгаа хүмүүстэй бас нэг жоохон ч гэсэн сэтгэл үлдээг энэ цэцгийн баглыг танд биелүүлж байгаа. Очирлаа алдах гэсэн чинь. Ер нь сэтгэл ямар байна? Энэ сүүлийн үед хүмүүс ч айгүй бухимдалтай байгаа шүү дээ. Үгүй яг хөө тэгэл нэг дүүрэгчд бол гайгүй яваадсан. Тэгээ одоо нэг яг заашгүй юмд явах шаардлагатай болохоор хүлээгээл суучлаа.
Уучлаарай хаа. Шатун түгээгч нарт иргэд хоёрын хоорондоос зөрчилдөө их гараад байна шүү дээ. Энэ өдрийн мэндийг өрөөд энэхүү үзэгчэн цэцгийн баглаг. Өдөр тутамдаа ер нь хэр олон машин онцолж байна танаа дээр. За ер нь тэгэл яг тоолохгүй шүү дээ. Тэгтээ бол ер нь л ариун байгаа. Ерөөс ойчрол өдөр мөнгөн өдөр болгол тасрахгүй шүү дээ. Одоо дундуур нь цай майндаа орох би засах хэдэр амжиж байна юу? Тэр одоо нойлруулны ганц гүөх юм да. Тэрнээс унтанд бол орж чадахгүй. Яг ингээд бүрэн дуусныхын дараа л унд хоолндоо цайндаа үрж байгаа шүү дээ бид нар чинь. Энэ ер нь хит хайрлах бол танихаар юу ч бодож байна? За одоо яг хэлж мэдэхгүй юм шүү дээ. Одоо тэгээд орлого нэрээд ингээд жигдрүүл одоо тэгээд арилгах багт тий. Одоо яг ирж байгаа орлогын ачаа орлого нь хомос болохоор ч ерөөсө боломж их муутай л байна шүү дээ. Тий. Тэгээд байгаа жоохны одоо ингээд олондоо хүртэх гээл. Үтэмжтэй байдлаар. Тий. Таны хамгийн хүсэж байгаа зүйл юу? Хэвийн хэмжээнд жирээ ороод тэгээд бүх ард иргэдээ сайхан үйлчлээл нэг тийм маргаан гүх шиг байвал болоо явчих шүү дээ. Тий бид нар. Тэгээ танд баярлалаа. Тэгээд ажилд нь өндөр амжилт хүсье. Петровис шонхлаа хоёр өгж байгаа колонкод дээр цэцгнүүд бол өглөө сэтгэл ямар байв? Жирийн иргэний нүдээр харах юм бол бас л яг цаана юу болж байгааг мэдэхгүй болохоор бид нар ер нь жоохон бухимддаг байх л та. Яг иргэнүүдээр харах юм бол иргэдээ өмөрмөрч юм шиг тий. Яг дунд нь ажиллаж байгаа хүмүүсээ ялангуяа түгээгчнээр харахаар бас айгүй өрөвж байгаа байхгүй. Би засаагүй. Битэрийг одоо дүрс авч явах хооронд бол бид нар зай завсаргүй ажиллаж байна шүү дээ. Түгээгч ингээ өгөхгүй байгаа асуудал биш байхгүй. Бид нар түгээгч рүү асуудал яриад чи өгөхгүй байх гэхээсээ илүү энэ улс их хооронд юу болж байгаа, бүр олон улсад юу болж байгааг бидний нөө яалаад шийдэж чадахгүй л асуудлууд байгаад байгаа учраас хаана бас хүлээцтэй гэхээсээ илүү учир зангилааг гаргаж яваасаа гэж хүсэж байгаа байхгүй. Би нэргоо ингээд байвал бас хэцүү. Гэхдээ ер нь бол бензин тасарсан ч гэсэн хөдөлгөөн байсан хэвээрэл байгаа. Тэгэхээр чадахын яриа шатханд өгөх станцууд түгээж л. Оройгоор ч юм уу асуудалтай байгаа ажил явдал гарчихсан, яаралтай ажиллаар, мис заслаар ч гэдэг юм уу те. Эсвэл өөр тийшээ явж байгаа шүн орж ирж байгаа. Зөндөө хүмүүс байгаа. Тэн дээр ч гэсэн манай шатханд өгөөрөд бол түгээж л байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн одоо баг стресс дээрээ оновчтой байдлаар л юм шаардлага тавьмаар байгаа байхгүй. Хин рүү шаардлага тавих уу гэдгийг бас ойлгомоор. Тий. Төрөнд тастаар шунхлаа дээр ярьж шүү дээ. Сошиалор шууд тийм курст буухгүй шийдвэрийг тэг инг эсвэл шууд тэгэхэр башлаа гэж тавьждаг. Тэнгүүд иргэд тэрийг харсан даруйдаа нэг цагийн дараа ч болоог байх чи тэр орлогын жирээг байхад вагон нь ч муугааг байх шууд шаардаад эхэлдэг юм нөхцөл байдал гардаг. Тэгэхээр бодиттой дүн шинжилгээ хийж ямаар байна. Манай Монголын газар нутаг чинь том л юм л да. Магадгүй Улаанбаатарт бууцсан байж болно шүү дээ. Тэгэхээр чи 21 аймаг руу харахад бас хугацаа шаардсан шүү дээ. Одоо шагийн асуудлыг бас ирсэн тий. Шагийн асуудал номероо шагналдаг гэж шүү дээ. Ирэл ихсээд байгаа учраас нөгөө хүний чинь тарих ажиллаад байна шүү дээ л гэж. Өндөр дүнгээр авж байгаа учраас тэрнээс ашиг хүртэх хүсээд шүү дээ. Өөрөө өчтөр авчаад өнөөдөр очиж зогсоод номер авангуудаа тэрийг арын хүмүүс дийлэн өндөр дүнтэй зарчдаг ч юм уу тийм бас хүмүүс байдаг гэж шүү. Энэ удаа ингээд энэ өрөөд өндөрлөө. Бидний контентыг байнга үздэг, дэмждэг та бүхэндээ бас баярлж явдаг шүү.